За сайн байцгаана уу ингээд Солонгосоос та бүхэн мэдчилж байна. Тэгээд хоёр агшийнхаа дуусан челленж дуусан ингээд өөрийнхөө чадчих нэр боломжоор би бас оролцож байна. Тэгээд би хэмжээний үйлдвэрт одоогоор бас нэг ажил хийж байна. Тийм болохоор тэгээд энэнийхээ талаар нэг богинохон хэдэн мэт хэмжлэг бас оруулъя. Тэгээд баярлалаа та бүхэнд авчихсан уу. Яа одоо хэмжээний байцаа. Яас болох та бүхэнд хараад байна. Сайн юм хэмжээтэй. За тэгээд. Өсөлтөө байж гин. Өсөлтөө хийлээ. Ааха. Тэгээд айтлаа авч тэгээд ингээд. За манай хот чинжүүний талбай харагдаж байна. Ураад өгсөн байгаа гэдэг л. За тэгээд ураад авсан чинжүүгээ угаад цэвэрлээд цэвэрснийхаа дараа хатах шүгэндээ хийж чатаана. За тэгээд тун удахгүй та бүхэнд өргөжлүүлээд миксерцэн чинжүүг харуулнаа. Зэнхүү чинжүү маань хэрчигдээд миксертэд ирэхээр ийм сайхан болж кимчиний ям болж байна. За тэгээд кимчинийхаа байцаа айгуу сайхан ингээд нэг үрчлэн төрхөж өгнөө тэгээд. За манай өршлөгийн суулгажсэн байцаа маань ийм том болсон байна. За өргөжлүүлээд бусам кимчи бол харагдаж байна энд. За сайхан ингээд жиг төрхөд өгөх хэвээр. За энд бол одоо манай уутал савлалт явагдаж байна. 1 кг-аас 10 кг-аар тусдаа савлагддаг байгаа. За тэгээд савсныхаа дараагаар тус бүрдэн ангилж хийгээд тэгбэ үе хөргөлтөнд явуулахаар хайрцаг савлаж баглаа бодлыг хөл хийж гүйцэтгэж байна. За тэгээд тариалж та бүхнээ маань ургуул зарим байж амьдрал тэнэргүүлж арваа буудаа шиг аривчин дэлгэрч явах болтгой. Тэгээд ухдаг биш ургуулдаг баялаг бүтээгч залуучуудаа бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Баярлалаа.